Компани зээлийн эргэн төлөлт хийх заавар. Алхам 1. Харилцагчдаа зээлийн эргэн төлөлт хийхдээ дундуур зураас лендимэнд нэвтрэн зээлцснээс эргэн төлөх зээлээ сонгоно. Алхам 2. Сонгосон зээлийн дэлгэрэнгүй хэсгээс төлбөрийн хуваарай харан төлөх товч дээр дарна. Алхам 3. Та хитвчээр QPay-ээр банкны шилжүүлгээр төлбөр төлөх сонголтуудаас сонгон төлөх боломжтой. Алхам 4. Эргэн төлөлтийг банкны шилжүүлгээр хийж буй үед төлөлт хүлээн авах боломжтой доорх банкудаас сонгож тухайн тоод дансанд гүйлгээний утга хэсэгт та байгууллагын регистрийн дугаараа зээлийн кодын хамт бичиж шилжүүлнэ. Эсвэл шилжүүлэх хэсэг дээр гүйлгээний утгыг хуулан шилжүүлгээ хийгээрэй. Lendman бизнесээ хамтдаа асаая. Lendman-аар үйлчлүүлсэн танд баярлалаа. Таны нууц уг нууц байх ёстойг анхаараарай.